Нэгэн миний нөгөө та нинжин сэтгэлийн цагаан сүдэр. Тэгээ нөгөө нэг насны чи миний ярих гэсэн юм батал. За. Нэг насны айн гэдэг бол хамгийн хүний эрхэмлэх ёстой. Тийм үү? Тэгээд тэр хүнээ бас зүв болно гэдэг бас маш чухал. Алтан нарыг тоноогээд алаг дэлхийг гэрээгивээ. Төрийн байгууллага, бизнесийн байгууллага, улс төрийн байгууллага, хорих ангууд би бүхэл газар бүх төрлийн хүмүүстэй уулзсан. Хүн болгоны дотор нэг том хүсэл байдаг. Тэр нь ойлгогдож хайрлагдах хүсэл. Энүүнд тэр хүн ямар мундаг хүн, ямар муу хүн, эсвэл ямар гэмт хэрэгтэн хэн байхаас үл хамааран. Хэрэгцээ байна. Хэрэгцээ, хайрын хэрэгцээ. Сайн сайхан гэр бүл гэдэг хоёр зүрх нэг тэмүүлэлтэй байхыг хэлнэ. Нүр мүрэ улаагаал ястаа нөгөө хэлж үзээгүйгээ хэлээд олон хүний өмнө те ингээл хамаг байдгаа ингээл илэрхийлээл Эрэгтэй хүнээс ч бас ингээ хүн чинь нөгөө юм гоё сайхан чанарыг бас харна штэ. Халамж харна, хайр халамж. Манай эдрийг айгу мундаг байсан. Нэг л нэгтгэд идрээд амар сайн болцсон ингээл. Гэр бүлийн үнд зүйл, үнд цэн гээл нэр томьёо баг үүсцэн ингээд яригдаад штэ тий. Гэхдээ яг мөн чанар нь бас юу юм бэ гэд хүн болгон бас тэр талаар бодож гин үгүй юу? Хэрэгжүүлж гин үгүй юу гэдэг нэг тусдаа асуудал шүү дээ. Тэгэхээр яг гэр бүлийн үнэт зүйл, үн цэн гэдэг ойлголт юу нь яг юу юм бэ? Та нэг сарын хугацаанд хумсаа авсан уу? Усанд орсон уу? Үсээд суусан уу? Хүн болгон тийм гэж хариулдаг. Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх үү? Хэрхэн гэрлэлтэд илүү ад жаргалтай болохгүй цаг эсвэл мөнгө зарцуулсан уу гэхээр арай өөр хариулт гарч ирж байгаа. Таны эхнэр эсвэл таны нөхөр гэрлэлтнээс ямар мэдрэмж авч байгаа вэ? Энэ тал дээр бид нэр анхаарч үздэг болоо. Тэрүүндээ хэрэг бодит цагийг тийм ээ чанарлах цагийг зарцуулаад түүнийхээ төлөө өөрийгөө суулцуулж байгаа вэ гэдэг дахиад нэг өөр асуулт болж байгаа. Нүүдэлчний соёл бол өвгдийн ясанд үзүүлэхгүй амьдрах гэдэг маш том гүн ухааныг гэр бүлийн амьдралын гол зарчим болгож байсан. Өвдөхөөсөө өмнө өрчлөн сэргийлдэггүй хандлага гэдэг. Тэгэхээр хизээ нэгэн өдөр те эд амьдраад ингээд идэвхтэй сайхан байх үе дээр цогсох шийдвэрт хүрж исэн дорвол өмнө нь те яг хүмүүс зүгээр сайхан амьдрах байх гэж боддог баг. Би амьдралаа ингэж сайхан болгоё гэдэг дээр төлөвлөгөө, ойлголт, зорилго байдаггүй. байхгүй. Ингэж олъё, ингэж зарцуулъя. Тэдэн насандаа ингэж аялье, тэдэн хүүхэдтэй болъё. Нөгөө гэр бүл төлөвлөлтийн тухай асуудал тий. Харилцааны асуудлыг ингэ шийдэе гэдэг юу бас л байгаас яригдахгүй. Зүгээр л хайртай амьдрах амьдрий тэгэл амьдрчдаг. Тэгээд нөгөө нэг цас орох уу, шуурх уу, аадарч цохиулах уу тэрэн дээрээ ямар ч бэлтгэлгүй орох ч нэг цохиулах нь бол ойлгомжтой. Сэтгэл зүйч гэсэн яг таны энэ махан биетэй яг ижилхэн. Өвдөн, шархлан, гажин, ядарн, цөхрөн тэрийг нь цаг хугацаанд нь засаад яваад байвал том хохирол амсахгүй. Үгүй бол та сүулт нь болохгүй юм байна. Салъя гэдэг дээр л ач. Ихэнх хүмүүсийн хамгийн аимшигтай нь юу гэхээр зэрэг сэтгэл зүйн ачаа дарамтнуудыг буруугаар гаргадаг байхгүй. Тэгэл одоо манай нийгэмд байгаа энэ их олон хүчирхийлэл, архинд донтож байгаа, хар тамхинд донтож байгаа, мөрөөдөд тоглоомд донтож байгаа бүх төрлийн донтолтууд. Тэгээд сая нэг хэд хоногийн өмнө жагсаал боллоо тийм ээ. Угаалт туруулъя гэж бодъё. Угаалт тураа хоолоо явж байгаа тийм ээ. Энэ хоолоо цоорчлоо гэж бодъё. Тэгвэл яг ус гойж байна. Бидний хийгээд байгаа тэр зүйл бол алчуураар дараад байна. Ус гойжод байгаа шалтгаан руу ночихгүй. Шалтгаан л бол биш. Яг одоо бид нэр энэ шалтгаан руу төвлөрөх цаг хугацаа болчиход байгаа. Нэг насны амьдралаа хамт туулж чадах уугүй юу гэдэг тэр таних үйл явц чих чухал ах шиг байгаа юм. Нүдэн сайхан харагдахаар бүхэн шийдэгдэх үгүй юу гэдгээс эхлээд сэтгэл хөдлөлөөр хань сонгох уу? Энэ хүн бит хоёрын одоо хүсэл, зориг, эрмэлзэл, амьдралын үзэх үзэл, ирээдүйн одоо хүсэл мөрөөдөл одоо болж ийн үгүй юу гэдгийг одоо үерхэж, нөхөрлөж, таньж мэдэх явц дундаа энэ бүгдээ яагаад тэгээ жинхэнэ хайрлаа таниа сонгож чадах юм бол тэр амьдрал аз жаргалтай байна л да. Бат суурьтай байх хэвээр, бат итгэлтэй байх хэвээр тийм бат одоо тэгээ мөрөөдөл ирээдүйтэй байх хэвээр. Энэ бол бид хоёрын амьдралын үнц. Одоо харж байгаа шүү. Энэ 10 жилийн дараа, 20 жилийн дараа шал өөр мэдрэгдэх байна. Одоо дандаа нэг тийм тоо бодоод ах нь хайшин. Гэхдээ зан характер,
төлөвшил, үнд зүйл гэл олон юм дээр очихлоор за надад бол нэг иймэрхүү байхад болно доо гэдэг тодорхой хэмжээний шалгуур байх хэрэгтэй байх тий. Тэгвэл тэр ямар нөхцөлд эрүүл сарвал тийм шалгуур гарч ирэх вэ гэхээр зэрэг хүн өөрийгөө зөв ойлгож байгаа нөхцөл таахгүй. Өөрийгөө ойлгоогүй хүн өөртөө тохирохгүй хүнийгч хайгаа явж иж магадгүй байхгүй. Тэгэхээр өөрийгөө ойлгодгүй учраас зөв шалгууртай биш. Тэгээ байгаа шалгуур нь дандаа одоо юу гэдгийг эсвэл эцэг гэхээс эсвэл эргэн тойрны найз нөхдөөс яригдж байгаа буруу шалгуурч байх магадaltaй байхгүй. Тийм шүү дээ. Өндөр машинтай, байртай, тэгээ мэдрэмжтэй, зэдрэмжтэй гэж яриад тий. Тэр болгоныг нь агуулсан туйлын завхаа хүн байж болох байхгүй. Нөгөө уура барьж дийлдэггүй алуурчинч байх магадaltaй байхгүй. Ямар мөн чанартай, ямар зан чанартай хүн хайж байгаа юм бэ? Гадаад өрхөхөөс дотоод мөн чанараа мэдлцээд ирэхээр адилхан одоо зан чанартай юм шиг тий. Би өөрөө энэ хүнээс өөрийнхөө одоо юу хардаг ч юм уу тий. Амьдралын явц тий биеийнхээ зан чанарыг ингээл алхам тутамдаа мэдээл магадгүй одоо ч бид хоёр биеийнхээ зан чанарыг мэдээгүй явж юм билүү. Танихад ер нь хэр хугацаа шаардлагатай байдгийг за ер нь бол ингээд хүмүүстэй ажиллаж штэ. Одоо бүр гэр бүл болохоос өмнөх юм ярьж штэ. Их нэртэйгээ танилцахаасаа ч өмнө би энэ хүнтэй сууна гэдэг шийдвэр гарсан байсан. Тэгэхээр амьдрал баян хугацаа гэхээсээ илүү өөрийгөө таньж мэдээч. Болзооны гоё хөтөлбөр зохиохоосоо илүү бие биенээ илүү сайн таньж мэдэх тийм хөтөлбөр зохиогооч. Аялалд хамт яв, хамт өлс, хамт ажил хий. Тэгээ хэр зэрэг ажилтаа ингэдгийг хар. Нэг гэрийнхээ нэг жижигхэн одоо нэг юм нэг залгуур малгуур нь эвдэрсэн байхад би нэг ингэ хийж чадахгүй тогон цохиулчих гээд айгаад байна гэд хэлчихгүй юу? Оо, став чи чаддгүй шүү дээ гэх нөө те. Эсвэл буруу юм хийж яснаа нэг ванцсандаа тог мохон цогиулах нь уу, уурлах нь уу? Тэр мэрийг нь харгал өстэй байхгүй. Тэрсэн ч инхэн тийм шалгуур байхгүй. Үндсэл нь жоохон ойрхон байх хэрэгтэй хаа. Тодорхой хэмжээнд. Тэр нь зөрлөд ирэх юм бол тэгээд хамт байхад хэцүү үст. Тийм. Ханилна гэдэг агуулгын дотор би дэмжин гэдэг агуулга их өргөн байгаа гэж боддог шүү. Эрэгтэй ч хүн, эмэгтэй ч хүн гэрэлтээс ийм л зүйлсүүдийг хүсдэг байгаа. Нэстэ тэр дэмжилтэн дээр л төр явах та. Тий. Уран бүтээлээ сайхан байлгаад, өөрсдийнхөө сайхан тортоод, гэрүүлээ сайхан тортоод, үр хөвгтэн тортой явахад бид хоёртэй нэг нэгэндээ асар сайхан дэмжлэг байх хэрэгтэй. Энэ л өнөөдөр өдий хүртэл бид хоёрыг хөглсөн, хөгжүүлсэн, бие бинийгээ хүндэтгсэн тийм л зүйл гэж би бодож байна. Бид хоёр юу бүтээж, юу хийж чадж байгаа тэр хэмжээгээр жаргаж харилцсан нэг нэгнээ нөхөж амьдрах ёстой гэсэн одоо гүн ухаан дээр бид амьдрах ёстой л гэж би бодож. Одоо залуу байна л да. Гэхдээ ханигаа нэг гоё тийм кино тий өөрөө ингээд гоё гол дүрдэн тоглоод зохиолын бичээд тий найруулагчийн хийгээд ингээ яваасаа. Тэгээд хандаа хэлцэн. Өнөөдөр биш юм а гэхэд тий ирээдүйд тий жилийн дараа 2 жилийн дараа магадгүй бид хоёрын хувьд тэр нь биелсэн байх магадaltaй. Энэ бол миний мөрөдөл. Би продюсерийн юм. Яг алсад бол гоё гэрэлтэй юм харагдчихл байна л да. Гэхдээ яг тэр байж болох зүйл учраас амар тэгж мөрөөддөг зүйл урагшаа тэмүүлэл амьдрах дуртай. Тэр би чам мөрөдлөх болгоц гэсэн үг. Одоо би мөрөдлөх болгоц юм байна л да. Гэтэл бол мөрөөдөл гэдэг чинь бол зөндөө юм дөрөдөг штэ. Одоо миний ань зүгээр амьдрал дээр бол зөндөө мөрөөддөг штэ. Онцгойлон эрэгтэй хүн эхнэрээсээ дэмжлэгийг маш ихээр хүсдэг. Би зүгээр хардгийн зүгээр. Миний амьдрал болохгүй байх. Тэр яаж амьдарч байгааг харж байгаа хэвээр чи гээл те. Энэ болгон эрэгтэй хүний галыг унтрааж. Энэ болгон тэр эрэгтэй хүний одоо те үйлсийн ядагч одоо. Эртний грект гайхамшигт үг байдаг. Эхнэр хүн өөрийнхөө эр нөхөрт тэ урам зориг, дэмжлэг өгөөгүй улмаас таны нөхөр өөрт нь байгаа тэр ур чадварынхаа хэмжээнд амжилтанд хүрээгүй байж болно гэж хэлж байгаа. Эмэгтэй хүн бол, эзэгтэй хүн бол, эхнэр хүн бол эр нөхрийнхөө урам зориг нь хөгнө. Тэгэл юу. Тэгээ манай эхнэр миний хан шагнал авч байгаа юм. Хандаа шагнал өгөөд 2014 оны шилдэг хоол хүнс цуглуулах гэдэг шагнал өгч байгаа байхгүй юу? Маш их баярлсан. Тэгээ үүний дараа нөгөө дэлгүүр ороод хоол хүнс цуглуулах бүр их аз жаргал болж байгаа. Энэ жижигхэн дэмжлэг байгааз. Эмэгтэйчүүд бид ямар ухаан зарж гэр бүлийн харилцааг яаж сайхан авч явуулж байгаа тэр хэмжээнээс гэр бүлийн минь амьдрал, өр хүүхдийн минь амьдрал шалтгаалж байгаа. Хүн чинь сэтгэлийн амтан шүү дээ. Жижигхэн урмаар те дурд чун оройн хойлоо маргалдаад унтсан байсан чамаахгүй өглөө
босоод зам найр өнөөдөр ажлын бүтнээ битээ нэг уурлаарай. Хараагаа уучлаарай гэж үнсээ харахад тэр өдөр бол өдөржингөл би аз жаргалтай байдаг шүү дээ. Тэгвэл нэрэл ингээл ажил бүтээч яах шиг те. Ингээл хүн болгонд амжилт чи үгээ хэлж мэж юм санагдаал те. Нөгөө хайрыг хүсэлж байгаа. Нөгөө нэг тэр амьдралд ингээд өгж байгаа гоё дэм байх л гэж боддог. Тэр ирчүүдийн хувьд дэмжлэг ийм байдаг бол эмэгтэйчүүдийн хувьд дэмжлэг сайхан үгээр илэрдэг гэж ярьж байгаа. Тэгээ энэ маань айл болгоны, хаал болгоны цаана өөрөөр хэлбэрээр оршин тогтно. Байх ёстой. Тэр Америкийн том гэр бүл судлаач Дэле Карне гэдэг хүний гэр бүлийн харилцааны 7 зарчим гэж судалгааны их том үр дүн байдгийг. Битгий үгэлж бай гэж байдаг байхгүй. Битгий шүүмжилж бай гэж байдаг. Сайхан харилцаа гэдэг. Бүх талын тусалцаа хандаа үзүүлж бай гэдэг. Тэгэл одоо хамгийн сүүлд юу байдаг гэхээр хондоо бэлгийн амьдралын талах мэдлэгэнд дэвшлүүлээ гэл. Ингэж чадсан цагт бид гэр бүлдээ сайн сайхан хандаад гэр бүлээ бат өх авч явнаа гэдэг. Тэр нөгөө эзэмшсэн мэрэгжил боловсрол чадвар гэж олон нөхцөл байдлаас хамаарал ирчүүд бүгдээрээ бас их мундаг байгаа л ингэж чадчихэв үгүй нөхцөл байдал өөр л байгаа. Нэгдүгээр таны жилээ зөв үнэлэх ёстой. Энэ хүнд минь ямар бололцоо, ямар нөхцөл юу хийж чадж байгааг нь зөв үнэлэх ёстой байхгүй. Тэр сайн талыг олоод хэлээд магтаад урамшуулаад байвал тэр хүн чинь тэндээ урамшаад улам илүү сайн байхыг хичээ. Муу талын яриалах юм бол сөрөг реакцууд бий болоод байгаа байхгүй. Магтана гэдэг чинь өөрөө яг олж харсны хөвцтэй. Сайн муу талын аль алийг мэдж байна. Манай хүнд ийм сул тал байгаа, ийм сайн тал байгаа. Чин сэтгэлээсээ хайрлсан нүдээр олж харж чадж байгаа хүн тэр үгийг бас гаргах байхаа. Ер нь амьдралд 100% цагаан юм, 100% хар юм гэж байна. Аль бүгдийн цагаан талаас нь харах ёстой. Эрдэмтийн тодорхойлсноор 60-аас 70% тодорхойлдог гэд хэлсэн байдаг шүү дээ. Цагаан юм 70% байхад л бид цагаанаар л харах хэрэгтэй. Муу юм 70 байхад тэрийг муу гэж харахаас өөр арга байхгүй. Би нүунийг сонгоснороо би нүунийг хайрласнараа би зөвхөн жаргах гэдэг юм. Тэр хүн бас жаргах хэрэгтэй. Тэр хүн згсэн жаргах хэрэгтэй. Дээрээс нь зовлон зайлшгүй шүү дээ. Энэ хүнтэй хамт би хад шаргал авч байгаа бол би энэ хүнтэй хамт намайг зовоох зовлонгийн ч гэсэн бодолтой авч байгаа байхгүй. Чи надад ашигтай байх хэрэгтэй, намайг баярлуулах хэрэгтэй, намайг ганцаардлаас гаргах хэрэгтэй. Харин чи өлсөж болохгүй, ууралж болохгүй. Тэгээ надаас хайр алгадна гэж болохгүй. Чи алдаа гаргаж болохгүй дээрээс. Гэх юм бол хамт амьдрахад аягүй хэцүү болно шүү дээ. Та эхнэрээсээ эсвэл нөхрөөсөө үргэлж сайхан мэдрэмж авна гэсэн хинч баталгаа өгөхгүй. Та хоёрын хооронд үл ойлголцол үүснэ. Богино тэ хэрүүл үүснэ, асуудал үүснэ. Ташуурын шарх идэгдэг, хэлний шарх идэгдэг бай гэж. Энэ чинь нүүдэлчний соёлын маш том одоо соёл байсан байхгүй. Уламжлалт ёсоон дээдэл байс, төрийн ёс тэгширнэ. Ургийн ёсоон дээдэл байс, хүмүүн заяа тэгширнэ. Одоо манай хайрынчлал дээр бол журам байдаг штэ. Хэрэлдэхгүй, хэрэлдсэн ч үргэлжлүүлэхгүй, хэвийн харилцаа хүсгэд унжихгүй, эвлэрч амжаагүй байсан ч тусдаа унтахгүй. Хоёр амьд хүн, хоёр эрүүл сарвал ухаантай хоёр хүн амьдарч байгаа бол тодорхой зүйл дээр санал зөрчилдөх нь ойлгомжтой. Зөрчил байхгүй бол дарангуул байна гэсэн үг байна. Зүгээр л одоо шүдний оос ойж нэг нь дундаас нэг нь доороос нь шахтлаар яриад байна шүү дээ. Тэгээ иймэрхүү зөрчил ярьж байгаа. Тэрнээс биш хүнд зүйлсэг бол биш. Нөгөө талаас яг гэрлэлтийг бол одоо байшин гэж үзээд байгаа шүү дээ. Магадгүй маас уусна, гэрэл шатна. Энэ байрны гэрлийн чийд ойрхон шатаад байдгийн яшиг байраа солиё гэх болов хаан цахилгаанд ямар асуудал үүссэн байна. Тэр хүнийг бид нар засаад явах хэрэгтэй байдаг. Тэр энэ бол гэрлэлтийн утга учир. Миний хувьд бол ханигаа гомдоосон үедээ ч юм уу те альсэл үтер ингээл айгу ингээл хэрэлдэж мөрөлчээл хотлаа нэг юм аргачихгаал урдуурайгоор нь яваал те тэгсээр байгаа инээлгчтэй. Хүний цан чанар байдаг юм шиг байгаа маа. Би нөгөө нэг ингэдэг байхгүй ингээл амар ингээд огцом дүрсийгээл ууралдаг байхгүй. Тэгэл дорхноо уурна гарчдаг байхгүй минийх. Тэр миний нэг авуустай тэнэг юм шиг зан юм шиг байгаа. Энэ гар утсыг би одоо за 100 г гэж та битээр төсөөлье л доо. Ингээ барихад ерөөсөө хүн дэш штэ. Гэтэ би 4 цаг ингээд барил энэ гар утас асар хүн санагдаж штэ. Асуудлыг шийдэхгүй удаан яваад тогтсон асуудал хүндрээд байдаг. Сэтгэл зүйн. Зөрчил маань даймжиж болохгүй. Тийм ээ? Шаардлагатай үед нь бид нар одоо зогсоогоод шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй. Тэр намаа тэгээ хэлсэн гээл нэг сэтгэл дотор нэг юм хадгалцгаал нөгөө наашаа харахаар нөгөөдхөн санаанд нь орж ирээд байх юм бол улам нөгөөдг чинь холдоод
тодорхой үнэт зүйл нь алдагдаад байгаа байхгүй. Тийм учраас нөгөө гэр бүлийн зөвлөгөө гэдэг юмд их ач холбогдол өгсөн байд юм л да. Яаж ирвэл энэ хүнд үр дүнтэй те би нөлөөлж чадах уу? Хизээ ирвэл бид тэрэнд маргаан болох уу? Хизээ ирвэл маргаан болохгүй. Тэдгээрийг судлах. Энэ зүйлс маань та бүхэн дээр зөрчлийг багасгах боломжтой. Би юун дээр алдав, юун дээр онов, хэлэлцүүлэг гэдэг юм уу, санал солилцох юм гэдэг хийж явах ёстой. Одоо тэгвэл үүнээс хойш түүнээс цааш хоёлаа энийг яаж яах юм гэдгээ яриад тохиролцоод хоёлаа дахиж хизээч хүүхдийн нүдэн дээр хэрэлдэхгүй ч юм уу. Эсвэл хүүхдтэйгээ ажиллаагүй жиж нэг нь цохиж авахгүй нөгөөх нь ягдаа юм ингэж хэрүүл болохгүй л гэсэн үг байхгүй. Бив эндээ хүрэхгүй ч гэдэг юм уу. Тийм наад захын зүгээр хүмүүн ясны энгийн юмнууд бол байх ёстой шүү. За тань наандаж одоо гэр бүл болж байгаа хосууд хоёлаа сална гэж хувцаа барьж гүйхгүй гэдэг дээр ядаж тохирч байгаа ёстой. Ярилцаж амжихгүй ч гэсэндээ дотроо нь тэрийгэ бодоод за сая энэ ингээ хэлчлээ ингэдэг юм байна. Энэ дээр үгцдэг юм байна. Дараа нь муудсан ч гэсэндээ тэрийгэ гаргахгүй байх ч юм уу. Тэр ухамсар хүнд байх хэрэгтэй тийм. Би үнэхээр өөрөө буруутай байхад хэрвээ эдрээ намаа ингээл чи тэгээстэй гэлэх би тэрнээс нэрээ бит хитсэндээ гэдгийг ойлгодог байхгүй. Тэгтээ албаар ойлгоогүй тоглолдог байхгүй. Хөвчлэн бий болт юм те. Нөгөө эрэгтэй хүнийхээ хаста ноён нуруу гэдгээрэл уучил гуйжил аваад тэгтэл би дотроо яана би хайрыгаа ингээ гомдоочлоо одоо дараа нь нэг юм алдаа гаргачихгүй юмсан да гэж маргалдаанаас бас ойлгож ухаарах юм зөндөө байна. Бууж өгнө гэдэг юм яг юу вэ? Та хин нэгэнд бууж өгөөгүй гэсэн хандлагыг ойлгоод авчих хэрэгтэй. Та гэрлэлтийнхаа төлөө өнөөдөр та бууж өгч байгаа. Хоёр өөр хүн, хоёр гэр бүлийн өөр соёлтой, зан харилт байдалтай, зан үйлтэй хүмүүс нэг гэр бүл болж штэ. Нэгдэхийн тулд харилцан буулт, харилцан уучлалт мэдээж хэрэгтэй. А бууж өгөхдөө та ухаалаг байх хэрэгтэй. Яагаад вэ гэдгээ тэ өөрөө мэддэг байх хэрэгтэй. За тэг үргэлжлүүлээд дараагийн удаа яг энэ асуудал гарахгүй төлөө та юу хийх ёстой вэ? Ингэх юм бол энэ буулт өгөлтийн маань үндэс нь байгаа. Тэрнээс биш ямар ч хариу үйлдэлгүй бууж өгөлт энэ утга учиргүй. Тэгээд яг ингэж сонсоод байхлаар нөгөө шийдвэр гэдэг чинь өөр хариуцлага байгаа тийм. Өөрөөсөө өөр нэг хүнийг таних хэрэгтэй, тэр хүнтэй ойлголцох хэрэгтэй болж байна. Энэнд хариуцлага гэхээсээ илүү сэтгэл хөдлөлөөр хандаад ах шиг байна. Өнөөдөр яг одоо тэр мэдрэмжэндээ тулгуурлаад ирж байгаа хүмүүс их одоо муудалцсан асуудлаасаа болоод тэгээд тэдгэр хүмүүсийг аль болохоор тийм ээ гэр бүлийн одоо элэг бүтэн байлгахыг оролдож байгаа. Гэхдээ бидний масс маань арай өөр байна. Энэ ингэж байгаа намайг уучлж идэх юм. За энэ намайг уучлахгүй гэд хаалддаг юм. Олон нөгөө шалтгаанууд маань гэр бүлийн нөгөө сайхан харилцаа уур амьсгалыг маань өгөөх гэдэг байгаа. Харилцааны соёл гэдэг бол төлөвшөл, хандлага болж тогтох хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр энэ дээр та нэг ямар нэгэн арга зам хэлээч. Гэр бүлийн амьдралаа хайрлаж, хань ижлээ хайрлаж, хань ижлийнхэн одоо тэр сэтгэл санаа, амьдралын төлөө чин хүслийн байнга барьж байхын тулд та өөрөө ямар төвчээр, ямар ухаан, ямар хандлага, зан үйлтэй байх уу гэдгээ ямагт эргцүүлэн бодож явах ёстой л гэж би хэлмээр байна. Уучлж болдог, мартаж болдгоо гэдэг шүү дээ. Болдгүй байх вэ? Чаддгүй юм шиг байгаа. Хүний санаанд ерөөс нь ордоос арчигчдаг юм гэж байдгүй юм шиг байгаа тий. Тэгэхээр энэ дээр аль аль нь ямар байх хэвтэй. Тэгээ уучлалаа өмнө нь юу ч тийм юм болоогүй юм шиг үргэлжлэх гээд идэх байхгүй юу? За. Эхнэр нөхөр хоёр байжгаад эхнэр нь нөхрөө араам тавьчлаа гэж бодъё тий. Би чамайг уучлах. Тэгэхдээ би тэрийг мартахгүй байхгүй юу? Гэтэл тийм байхгүй нэг нь чи намайг уучлчих гэл уучлсан. Тэгээд уучлчаа чи дахин гаргаад байна гэдэг. Эсвэл нөгөөх нь уучлсан гэсэн хэрнээ өмнө нь наан 10 жил хийж байгаа сайн юм байхгүй. Зүгээр байхад нөгөөхийгөө ингээл хэдэн 10 жил балбаал гэдэг тий. Дахиж тий алдаа гарахгүй байх тэр урам зориг нь юу вэ? Унтрааж байгаа хэрэг болоод байгаа. Тэгэхээр л уучлуулах зүйл хиймээргүй юм шиг байна тий. Тийм том шарах ч юм уу, том толбч ч юм уу тий. Үлдээж болохгүй юм шиг байгаа юм. Хүн бол хүн алдаа гаргана. Гэхдээ тэр хүн насан туршдаа тэрнийхээ золиос болж явуулж тэрийг битгий тийм ялыг өгөөрэй. Гэхдээ би нэг гэр бүлийн харилцаан дээр л ярьж байгаа шүү. Үнэхээр уучлсан уугүй юу гэдгийг миний ихээр бол мэдэх нэг арга байдаг. За. Тухайн алдаагаа тэр хүн сөхөж чадж байна. Энэ шарах идэгрээг бол Хөндөр.
Тэгээ би ирчүүдтэй хэлдэг. Таны эхнэр энийг л мартаасаа гэж таны бодож байгаа тэр зүйлсийг яг үндэ хамгийн ихээр санддаг юм аа. Дахиж ийм алдаа гарахгүй байх дээр л тод анхаараарай гэж. Би бол одоо эмэгтэй хүмүүсийг төлөөлөөд ингээ олон эмэгтэйчүүд хардаг байхгүй юу? Цөхрөх үедээ гэж надад хөндлөнгөөс мэдрэгддэг штеп. Бүтээлч арга байхгүй бол тэр хэмжээгээр л амархан цөхрөн. Одоо тийм л бах та тий. Энэ юу вэ? Энэ бол шилэн хан ахгүй. Би энийг цонх гэж хараад энийг би онгойлгох гэж үзэх юм бол тэгээ буруу болчих. эсвэл би гараа зүснэ. Би айгүй их цаг зарцуулна. Тэгээ би энэ эдийг эвдэнэ. Айгүй бол цаашаа унаад хагараад хүний машин дээр унаад тий би айгүй том төлбөрт орж магадгүй. Айгүй олон эмэгтэйчүүд ямар алдаа гаргадаг вэ гэхээр энийг онгойлгохгүй л 10 жил үздэг байхгүй юу? Би ер нь энийг болгох гэж юу хийлээ? Би энийг аргаар үзлөө, аашилж үзлөө тий тоглож үзлөө, юу ч харсаж хараагүй юм шиг байж үзлөө гэдгийгээ өөрөөсөө нэгдүгээрт асууж үзэх. Хоёрдугаарт за би бүх аргаараа үзсэн гэж өөрөө ойлгож байгаа бол тэгвэл одоо би яах ёстой юм бэ гэдэг асуултаа өөрөөсөө тавиад тэгээ эцсийн шийдвэрэл гаргах ёстой байхгүй. Би ингэж чадна. Би ингэж чадахгүй. Би энийг зөвшөөрнө. Хүн надад ингэж хандахыг би зөвшөөрөхгүй. Тэр чи яаж байгаа юм? Би өөрийгөө хамгаалж байгаа шүү дээ. Би өөрийгөө хүндэтгэж байгаа хэрэг байхгүй. Амьдралд сольж зольж боломгүй 3 эрхэм зүйл бий. Энэ бол гэр бүл, зүрх сэтгэл, хүмүүн чанар. Хардалт гэдэг нэг асуудал шүү дээ. Би бол байх ёстой гэж боддог байхгүй. Гэхдээ одоо нийгэмд танигдсан байгаа хар гэдэг байдлаар биш. Байх ёстой шүү дээ хүмүүс би хараагүй те тэр бол одоо таны хүний занч гэдэг юм уу те хайртай бол хартай үнэн шүү дээ тийм үстэй нэг харамлах одоо те энэ бол одоо тийм одоо цаанаасаа энэ байглаас өгсөн бас нэг өгдөл баг. За чи хоёр үргэж байгаа гэж бодъё заа. Тэгэл чи ингээл янзын хүмүүстэй чатлал. Тэгээ би уурлна. Тэгээ би тхийг болохыг шаардна. Эн чинь хар байхгүй юу? Өөрөө зориулж байгаагийн хэмжээний зориулалтыг ханижлээсээ нэхэх нь буруу биш. Нөгөө оюутан байхдаа хоёлаа би ч мараг алхам тутамд нь хардаал. Чи юм ээ гэл ингээд дүүсэн чи одоо ингээд одоо хар мар нь бас нөгөө хүний амьдралын чинь үнс нь шүү дээ. Тэгээ бид өөр тэртээ тэргүүгээд ингээ гоё байж байгаа юм чи. Тэгэл хаяа маяа хардаа чи юм ээ гэлгээд ямар хөөрхий чи хардсан чи гэл. Заримдаа хар бол жорон тааруул гоё. Хардснаасаа болоод зүгээр одоо хаана явж гэн лайв хий гэж болохгүй байхгүй. Камера хасаад лайв хий гэж болохгүй. Гитрүүд өвчин байх л та тэр. Тэгээс амьдрал дээр амар хитэрсэн хүмүүс зөндөө байдаг. Чи намайг хэлж яа да. Чин залуу руу яаж хараад байгаа чи. Хойд тэр өрөөргөө ороод та. Чинаас танааш та гэдэг. Миний хувийн бодол бол юу гэхээр хайрлна гэдэг уул нь бол хянахын нэр биш л гэдэгт би итгэдэг. Гэхдээ ээж аваас удамшиж ирсэн юм гэж бас байна. Зөв сэтгэлийн шинжилгээ ухаан хүнд санал болгодог хамгийн том зүйл бол хүн үйл явдлыг сонгож чадахгүй. Хүн хариу үйлдэлийг сонгож чадна. Ингэснээрээ үр дүнд нөлөөлнө гэсэн өгүүлбэр байгаа байхгүй юу? Нөхрийнхөө зам байдлыг та сонгож чадахгүй зарим тохиолдолд. Үүний эсрэг хийж байгаа бидний хариу үйлдэл амьдралын үр дүнтэй хамааралтай. Хайрлаад хамаг юмаа зориулаад байтал араар нь тавиад яваад байвал бас гомдолтой тий. Ёс журамтай хүндэтгэлтэй байдлыг тэгээд итгэхийг мэдээж хүснэ. Одоо тэр л хэм хэмжээнд дотор байх бах та. Тэрнээс халиад ирэхээр л буруу тийш явчихад байгаа юм шиг. Уулын өндрийн дэврэгээ ухаа тодуудыг туургаагивэ эвлиж утсан таван хааны эхлэл төгсгөн чи бид хоёроо Салалт гэдэг юм хүний сэтгэлийг урж хагасрааж идэг баха. Цэцэрлэгийн хүүхдүүдээр очиод сургалт хийгээд яг тэднээс зориулсан арга барилаар тоглоод бөмбөг шийдэжсэн бид нэр. Бөмбөг авсан хүүхдүүд дуулах дараалтайсэн. Нэг хүүхэд бөмбөг аваад бүр алаг бөмбөг буруу тийшээ өнхөрдөг дандаа намайг ойлуулдаг чамайг гэж хэлээл асарч. 6 арай хүрээг баха ахлах ингээл хүүхдээс.
Салалт гэдэг бол зөвхөн хоёр хүний хоорондох зүйл бол биш шүү дээ. Салалт гэдэг үгний тодорхойлж юу вэ? Нас биеийн төрсэн эрэгтэй эмэгтэй хүмүүс хүүхдийнхээ ирээдүйн бүрэн бүтэн байдал, өөртөө идэх итгэл, аз жаргалыг няц гიშгээд хин нэг нь хувийнхаа аз жаргалыг хөөгөж явахыг салалт гэж хэлнэ. Бас хоорондоо бие биенийг аягүй сайн ойлгодог, бие бинийгээ уучладаг, тий? Тэгээ аягүй сайн ярилцдаг байх хэрэгтэй болов гэж бод, тий? Эрэгтэй ч вэ, эмэгтэй ч хариуцлагагүй байхын асуудал байна. Нөгөө нэг хайрынхаа үн цэнийг мэдэхгүй байхын асуудал байна. Анзаарахгүй ямар нэг юмд анзаарахгүй байхын асуудал байна. Бүхэл бүтэн нэг хүний хувь заяа энэ орчлон дээр өөрийнх нь гар дээр хүрээд ирлээ. Тэрийг тэгтлээ их ухамсарлахгүй байх юм шиг санагдаад байдгийн. Олон хүмүүс бодохдоо тэгээд миний эрх ашиг яах юм бэ гэж ярьдаг. Тэгээ би хүүхдийн төлөө өөрийгөө золиослох ёстой юм уу гэсэн энэ хандлага нийтлэг байдаг. Тэр бол нэр асар эмзэг зүйл шүү те. Энэ одоо алган дээр байгаа ус шиг л байх хадгалах хэрэгтэй гэж амьдралыг боддоо шүү. Яаж асахгүй би ихнэр хөхтөө хүү те. Яаж энэ гарын салаагаар асахгүй байх хүн хичээ шүү. Магадгүй энэ хөөй гэл ингээд цацж шүү тийм юм шүү. Амьдралыг амархан байхгүй юм чи. Тэрнээс энийг асгаад гараа ингээ явуучвал тэгэл тэр бол амьдрал биш шүү те. Цацхат нь бариад авах ухаан хэрэгтэй. Салсан хүн болгоныг би бол буруутгах чадахгүй. Хүний амьдрал гар хүрдэг, тэ хүч ирхийлдэг ийм бол өөр хэрэг. Тэрнээс биш харилцааны хувьд хоёр асуудал байгаа бол энийг засахын төлөө явдаг байгаа ч. Гэр бүлийн их тийм бат бөх биш, сэтгэл ханамжтай биш байгаа байдалд нөлөөлж байгаа нэг юм юу анзаарэгддгүү гэвэл сонголт хийхдээ одоо хань ижлийг хэрэгцээ гэж хардаг ч юм уу тий. Амьдралд санаа зовх зүйлгүй байх ч гэдэг юм уу. Хэрэгцээн дээр тулгуурлаж байгаа бол энэ өөр. Хүүхэд загас шараад идэж байгаа. Чи яагаад загас идэж байна вэ гэсэн чинь. Би загас нь тайртай болохоор идэж байгаа. Чи хайртай байсан бол голоос авчираад шараад идэж байхгүй. Дуртай байх, хайрлах гэдэг бол хоёр өөр бол. Амьдралыг эхлэхдээ хэн байснаа хизээж битгий март. Өөр хөндлөнгийн нэг хүний өмнө нэг насны өөрийнхөө амьдралын өмнө цаашлаад үр хүүхдийн өмнө ингээд надад маш том хариуцлага ирж байна. Ингийн тул би яах ёстой вэ гэд эхлээд бас мэдсэн байх ёстой юм шиг. Тэгэхээр тэрийг чинь аав ээж хоёр мэдэгдэх ёстой байж. Тий. Таны гэр бүл болох үе таны ээж аав хоёр. За миний хүү Монголын гэр бүлийн соёл ийм. Охиноо ингэж хүмүүжүүлээрэй. Хүүгээ ингэж хүмүүжүүлээрэй. Нөхөртөөгөө ингэж харьцаарай. Их нэртэйгээ ингэж харьцаарай тань зааж өгсөн үү. Тэгэхээр их цөөн хүмүүс тийм гэж хариулдаг. Их ховрдоо. Та өөрийнхөө үр хүүхдэд тэгвэл энийг хэлж өгч ирсэн юм уу? Бас цөөхөн хүмүүс тийм гэж хэлдэг. Мэдээж эмэгтэй хүн чи ээжээсээ асар том хүмүүжил авдаг шүү дээ. Оюутан байхаасаа л өглөө нэг ингээл хичээлдээ явах ч байдаг юм уу? Яаж ээж чаад босоод цай шаналцдаг, өмсөөл гаргадаг. Энэ зан чанар нь илүү л ингээл татсан л да. Би өрөөнд нь ороод хэдийн ингээл хоол буудах гал ингээл хөрх ингээл сууж байхаа те. Тэр хоолны дээжийг надад хийж өгөөл те. Хамгийн гол нь миний ааны бас ээжийн хүмүүжил те. Би ч бас ээжээсээ даалгавар авч ирж байгаа шүү. За миний хүү. Одоо нэг өсгийтэй суу тараа нэг хөө ийм тараа те. Ер нь бол бас нэг чанарын ингэж харддгийн шүү, тэгдгийн шүү гээл те. Эцэг эхчүүд тэдэг хүүхдээ олон ингэж тэгэж өсгөж хүмүүжүүлээ гэдэг дээрээ ярих. Хэрвээ тэгэж ярьж амжаагүй айгаа романтик байж байгаа үр хүүхдээ болцсон байдгийн бол өөрийгөө эрүүл мэндийг анхаарал сурцсан байх хэрэгтэй. Өөрийгөө илэрхийлээ сурцсан байх хэрэгтэй. Өөрөө сонголтоо хийгээд үгүй гэдэг татгалзах хэрэгтэй бол хил хязгаар тогтоох хэрэгтэй бол тэр болгоны хийгээ сурцсан байх хэрэгтэй гэд ажиллах хэрэгтэй байхгүй тий. За яг нэг үг ярихад одооноос бид хоёроос тийм бодож эхэлж байна. Одоо хариуцлагатай авах хэрэгтэй юм тий. Үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх хэрэгтэй юм байна. Яаж нийгэмшиж чинь те хүмүүстэй яаж харьцаж чинь тэрнээс нэхлээд ажиглаад эхэлт юм лээ. Бид хоёр өөртөөс бас нэг жоохон алдаа хардаг байхгүй юу? Тэгвэл тэр алдаагаа хүүхдүүд дээрээ давтуулахгүй тэрийгэ төгс эзэмшүүлэхийн тулд охинтойгоо ярилцсан. Хүүхдүүдтэйгээ нэг ажилдаг тийм ирчүүд бол яг стратегийн тоглоом тоглож байгаа юм шиг нэг компани барьж байгуулаад тэрнийхээ охин компаниудыг үүсгэж байгаа юм шиг тийм сайхан кафег авах байхгүй юу? Авдаг байхгүй юу? Хүний дор оруулахгүй. Хинээс дутаахгүй гэдэг хандлага өөрөө хүүхдийг айгу тийм аминч дотоод талдаа нэг тийм уралдаанч хүн болгож өсгөөд байна. Цэнхэр дээлээ өмсөө цэцэрлэгтэй очиндоо цэцгээ назас сөрүүл цэцгээ би ослоо. Төрүүлээд би цэцгээ ослоод тэгээд би баавгатай чихрээ бамбуурштайгаа авах. Бамбуурштайгаа би хизээж хувааж идэхгүй л авахгүй. Би заавал цэцгийг зөв зүгээр байж хахтан цэцгээтэй уралдаж цэцэг ослох шаардлага байна.
Соёлд байгаа л да байхгүй юу. Жишээлбэл амтны хүүхдээс дутаахгүй гэж ярьдаг. Тэгэл амтны хүүхдээс дутахгүй л хүмүүс яваад байна шүү дээ одоо бол. Дутахгүй хэрнээ дутаал байгаа байхгүй юу. Гэр бүл болоход те үлгэр жишээ эцэг их болоход төвшин сайхан амьдрах тэр хэмжээний хүн бэлэн болчихно гэдэг бол тэгэл тэр эцэг ихийн үүрэг хангалттай л гэж бодож байна. Тэгэл яг өдөр тутам бидний амнаас гарч байгаа үг үйлдэлээс суралцаж явж байгаа. Та сайн үлгэр жишээ мөн үү? Та сайн үлгэр жишээ мөн үү? Охинтойгоо явахдаа айл болох би боловсон байдаг. Одоо шал аваа зөкстой ихчийг уучлаарай агч нөгөө чинь гарлаа шүү гэж зөвшөөрөл аваа гардаг тий. Тэр хүний хөдөлмөр шүү дээ. Тэгэхээр тэр болгоныг миний охин бас анзаардаг байх гэж би боддоо шүү дээ. Эргээд дараа нь тэр нь амьдралд нь магадгүй дадал болчтой юм шиг байна. Энэ эргээд нийгэмд гарахаараа тий хүний хүнлэг хүн болох юм уу? Мэдээж аав ээжийн одоо үлгэрэл байж л байна. Аав ийм сайхан байдгийг байна гэж харж ээж тэгээд дараа нь би өөрөө ийм сайн аав бай. Эмэгтэй хүнтэй би ингэж харьцах юм байна гэдгийг харж ээж би дараа нь эмэгтэй хүнтэй тэгж харьцсан тийм үү? Өөрөө яг юу аав нь тэрийг буцаагаад гаргадаг. Нөгөө хүчирхийлэгчийг гаргадаг гэдэгтэй адилхан. Энэ үгийг эерэг сайнаар нь дахиад орчуулвал хайрлагч дараагийн хайрладаг чадвартай хүнийг гаргадаг. Амьдрах чадвартай эцэг их хоёр амьдрах чадвартай үр хүүхдийг бий болгодог. Хүүхдээ хүмүүжүүлдэг, хоорондоо зөв харилцаатай эхнэр нөхөр хоёр. Үнэхээр бидний амьдрал юу үнцэнтэй гэдгийг дахиад нэг бодох хэрэгтэй тэр цаг мөч. Хүн болгонд хэрэгтэй. Одоо жишээ нь түрүүн та ярилцлага эхлэхээс өмнө ярьжсэн шүү дээ. Халдвар дээр судалгаа байна гэж. Одоо яг бэлгийн боёчлолтод явж байгаа хүүхдүүдийн 40% нь бэлгийн замын халдварт өвчтэй байна гэдэг. Нөгөө л нэг мэдлэг ойлголт чинь заавал өгөх хэрэгтэй байна. Тэр нь өөрөө дадал, хандлага болж төлөвшөх хэрэгтэй байна гэдгийг л харуулдаг шүү дээ, тийм. Яг үнэ. Дандаа энэ 15-аас 30 насны гэж байгаа шүү. Амар. Энэ аим шиг. Аав нь хүүтэйгээ, ээж нь охинтойгоо бэлгийн харьцаанд эрт орвол ямар хор уршигтай байдгийг эрт тэр 18 17 наснда хүүхэд гарвал таны өөр хүүхэд хожим хонь ямар урхаг өвчтэй болох юм. Охтууд минь зөв хуцлах хэвээр. Эрүүл мэнд чинь чухал. Хүүхэд чинь өвчтэй гарна. Ээж аав энийгээ хүүхдэд зааж өгөөч гэдэг байна. Тэр энэ юу хэлээд байна вэхээр бид нарт гэр бүлийн боловсрол гэдэг хаад тэр зүйл бодиттой хэрэгтэй. Тэгээ нэг талаас нийгмийн тогтолцооны алдаа. Зүгээр л ажиллаад бай хүүхдийн чинь цэцэрлэгт өгч чинь чи коммунизмыг бүтээгээдсэн болохоос биш чи гэр бүлдээ цагаан анхаар гэжсэн юм бол байхгүй шүү дээ. За яг хөө тэгэл нөгөө бэлэг тэмдгийн чанартай те эхнэрээ солих юм бол намаас нь хөөдөг мөөдөг юм бол байсан л байх л да. Тийм тэр тэгтээ бариад дээсэн юм шиг байгаа юм. Одоо бол хараад барьдаг юм ч байхгүй барьдаг юм ч байхгүй л болчиход байна. Зааж чиглүүлдэг бодлогоор зохицуулдаг тийм л юм жоохон дутагдаад байна даа гэж харагдав. Олон нийтийн сэтгэл зүйн боловсролыг хүүхдүүдэд багаас нь гэр бүлийн боловсролыг л олгох хэрэгтэй байгаа юм л да. Гэр бүлийн сургалт явуулдаг багш оюутнуудад сургалт явуулах гэдэг ингээд за яаж гэр бүлийн амьдрал бэлтгэх үү, яаж эцэг их байхад бэлтгэх үү. Тэр чинь хүнээр залгаад байх юу гэдэг юм. Тэгж хандаж байгаа байхгүй. Бид одоо сургалтын системд хүртэл энийг оруулах хэрэгтэй шүү. Одоо гэр бүлийн харилцаа гэж юу юм, хайр сэтгэл гэж юу юм, хань сонгох гэж юу юм, хүний сайхан хань байхын тулд, хүний сайхан нөхөр байхын тулд та ямар одоо зан үйлтэй, ямар хандлага дадлагтай хүн байх ёстой бэ гэдгийг хэлж өгөх ёстой байхгүй. Олон оронд бүр ерөнхий боловсролын сургуульд гэр бүлийн боловсрол олгодог хичээл орж байгаа байхгүй. Би их олон жилийн өмнө Унгар улсад явж байсан. Ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангийн хүүхдэд эрэгтэй хүүхдүүдээр хүүхэд өлгийдүүл заагаад эмэгтэй хүүхдээр гаалстуг зангидуулаад зааж ирсэн байхгүй. Ямар юм хийж чаддаг болох уу? Яаж нэгэндээ сэтгэлийн дэм үзүүлэх үү? Яаж амьдралаа хоёр талаас нь босгоход хөв нэмрэн оруулах уу гэдгээл 21-р зууны Монгол гэр бүлийг төлөвшүүлэх тэр соёл тэр одоо боловсролыг бид залуу үедээ олгох бүхэл бүтэн одоо тогтолцоо систем хэрэгтэй байгаа учраас л би энийг хэлж байгаа. Нөгөө сургууль, цэцэрлэг, ихтэй сургууль. За энэ хүүхдийн цуслангууд байна. Нөгөө бидний ирээдүйд бас нөгөө эцэг болох ч байгаа сайхан залуучууд тэнд цэргийн ангид байж байна. Амьдрах ухааныг энэ үед нь зааж өгөөч гэдэг. Улс орны хөгжлийг юугаар дүгндэг вэ гэхээр чадварцсан гэр бүл гэдэг. Ийм гэр бүл олон байвал манай улс нийгэм хөгжиж байна л гэж үздэг. Нийтээрээ ер нь ингээд нэг чадварччих хэрэгтэй тий. Харилцааны бичиг үсгэт бид нар суралцах хэрэгтэй байна. Харилцаа гэж юу юм? Амьдрал ерөөсөө л харилцаа. Тий. Харилцаа бол өгөх авах байхгүй. Тэр харилцааны хамгийн энгийн юмыг
өгж авалцсан штэ гэдгийг мэдтгүү. Нэг эсвэл юугаар ч илэрдэггүй байдаг тийм амар харамж, хомхой хүмүүс бас байдаг. Нэг эсвэл хайраа илэрхийлээд ахт нь нөгөөх нь тэр хайрыг ерөөсө олж уншдаггүй. Уншдаггүй огт өөр зүйлийг хайр гэж удаад байдаг гоо. Тий. Нөгөө хайрын хил гэж ярьж байгаа шүү дээ. Харин тий. Хайрын 5 хил. Чи хайрын хилийн талаар радио нэвтрүүлгийг сонссон гэсэн тий. Одоо би ярихгүй чи яар. Яг би юу гэж ойлгосон гэвэл ерөөсөө л хайраа илэрхийлэх хэлбэр нь хүн болгоных өөр. Нөгөө хайраа илэрхийлэл халамжаан тавиал явж байгаа царин тэр байгаад байдаг. Тэрийг өөр гэж ойлгоод байдаг. Тэгж болохгүй юм байна. Ингэж ойлгох хэрэгтэй байна гэж бодсон шүү дээ. Нэгдүгээрт бол анхын шатанд тэр хүний өөрийнх нь бүр одоо натур нь юу юм бэ те? Би одоо 4 хүүхэдтэй. Гэтэл манай том охин болвол ерөөсөө л одоо юу гэдгийг өглөгийн эзэн юм уу? Ерөөсөө мань хүний хувьд бүх юм нь өгөх байхгүй. Ээж нь ингээл Австралиас нэг пенал аваад ирсэн чинь би зүгээр л өөрийг нь илүү баярлуулахын тулд ямар гоё пенал вэ гэж хэлсэн чинь ингээл өөрөө нэлээд шаналж байгаа болтой ингээл харж ингэж яснаа аваа та энэ пеналыг авах уу? Би танд өгье гэж байгаа байхгүй. Ерөөсөө өгөгдлэн тэр биш үү байлаа. Тий, өгөгдлэн тэр байхгүй. Одоо жишээл манай том хүү бол аваа гэл бүх гэл зөхиод авах чинь тий. Одоо чи хараа өөрөөр илэрхийлж сур гэдэг аргыг зааж байгаа байхгүй. Нэг хүүхэд төрлөө энэ хүүхдийн үндсэн өгөгдөл юм бэ гэдгийг эцэг хоёр хараад тэрийг нин төрөнд сайхан өгшүүлээд өгөх. Тэгээд дараа нь өөр босод арга хэлбэрүүд байдаг гэдгийг заах. Ийм 5 янзын хайрын хэлээр хүн хольж ч юм утгач ч юм айл нэгээр нь дагнч ч юм уу ярьж байгаа. Нөгөөх нь ойлгодог хүн байвал бас их аятайхан ойлголцоод явчихна. Тэгтэл тэрийг нь ойлгохгүй энэ ингээл хайртай гэдیں۔ Хайртай ч гэж хэлдэг юм тэгэл нэг бэлэг өгдөг юм. Босон болов энэ муу чихэр надад ямар хэрэгтэй юм те? Энэ ногоон өвсөөр би юу хийх юм? Ч гэдэг юм уу те? Тэгэл ингээл намайг ингээ худалдагдана гэж боддог юм шиг байгаа. Утас мутас авч өгдөг. Эсвэл хайртай шүү, мондох шүү гэлээдэг. Гой сайхан л гэдэг. Худлаа. Тэгвэл хайртай юм бол надад ямар нэг юм өгөхгүй яагаад өгөхгүй байгаа гэж харж байт юм те. Эсвэл яагаад намайг гэр юм хэцүү байхад надтай хамт юу болж байна гэд ярилцахгүй байгаа. Тэврээ те миний нуруунд дээр нэг хоёр зогчихгүй байгаа тий. Хайр нь байгаа шүү. Эдгээрэл гэвч хэлмээр юм байна. Ер нь бол тэгээ илэрхийлэл нь өөр тий. Бүр төлөвшлийн дараагийн төвшин бол би өөрийнхөө хайрын хэлээр чамд хайраа илэрхийлэх ёстой юу? Эсвэл би чиний ойлгодог хайрын хэлээр би чамд хайраа илэрхийлэх ёстой юу? Энийг бодох хэрэгтэй. Бодохгүй, төвчгүй тэгээд тийм тэнэг үйлдэл хийж байгаа бол өөртөө хийж байгаа. Өөрөө л хохирно. Өөрөө өвдөн. Өөрийнх нь өөр хүүхэд зовно. Эмэгтэй хүн өөрийгөө хид хуваадаг ингээ хүүхэд төрүүлээд тэр тоолонгоороо зүрх сэтгэл нь яг надад байдаг зүрх сэтгэл тэр чигээрээ дахиад хид хувлаад ингээ хуваагддаг. Тий. Паугийн лавсрангоо хэлсэн өгүүлбэр миний зүрхэнд их байдаг аахгүй юу? Эхнэрийгээ төрж байгааг харсан ир хүн. Эхнэрээсээ чи жоохон төвчээртэй байгаа ч гэж хизээж гуйж чаддаг юм аа. Учир нь тэр төвчээр эрэгтэй хүнээс гарах боломжгүй учраас гэж. Одоо өөрийнхөө эхнийг төрж байгааг хараад би ойлгосон. Гэр бүлийн харилцаан дээр монголчууд эмэгтэй хүнийг бас илүү нарийн нэндэ хүндэлдэг, ханддаг хандлага байсан. Ялангуяа хөл хүндтэй эмэгтэйг бүр онцгойлон хүндэлдэг. Тэгээд амарчсны дараагаар нэг сар хөл хордог байсан энэ төр гэдэг. Сэвтэн гэдэг байсан юм биш үү? Тэгээ энийг одоо их бурангуй бүдүүлэг хүмүүсийн ёс юм уу гэдгсэн чинь одоо энэ нөгөө энергигэд яриад шүү дээ одоогийн шинжлэх ухааны хэлээр төрсэн амарчсан эмэгтэй нөгөө аура энэ гэрлэн бие чинь ялах хүүхдтэй адилхан болчдөг. Одоо монголчуудын ярьдаг юм ах үед байсан тэр уламжлал шинжлэх ухаанаар батлагдаад байгаа юм. Тэр чинь ягаад гэхээр мянган амьдралын туршлагаар батлагдсан амьдрах гүн ухаан юм байхгүй юу? Чанга ярьж болохгүй дэрэгдэн, улаа үзүүлж болохгүй, урдуур нь гарч болохгүй гэж. Тэгж тайван байлгаж ээж тэр төрөлд нь бэлдэжсэн байхгүй юу? Одоо Япон, Германд одоо энэ бүр энэ нялх нэраа хүмүүсээр хийсэн юм олон жилийн судалгаа байдаг юм лээ. Дөнгөж одоо 18 онд ирээд одоо хүний зүрх цохилж эхэлдэг юм байна. Хамгийн эхлээд. Тэгвэл энэ үеэс яаж нэгтэр тэр энэ орчныг тэр ээж аавыг гэр бүлийг мэдэрч эхэлж байна гэсэн. Энэ бүр нарийн байгаас нэг хүнийг бэлдээд шүү дээ. Тий, Чингис хааны хэлсэн үг гэдэг. Энэ хавиргатай гисэндээ багтаан байхад нь та хүүхдээ анхаарахгүй бол ханад гэртээ багтахгүй хүн болно
гэсэн ийм сайхан сургууль байдаг. Янз бүрийн юм сэргээгээл байна. А яг харилцааны соёлын хувьд хадам төрхмөнтэйгөө яаж харьцах юм? Гэртэйгээ яаж харьцах юм? А яг гэр бүлийн бат тогтвортой амьдрал байх тэр харилцааны соёлын хувьд юу хамгаалж ийсэн, юу барьж ийсэн гэдэг юм аа. Өшөө судлах хэрэгтэй. 21-р зууны хүн төрөлхтний соёлын дотор нүүдэлсний соёлын тэр мянган жилийн туршлагаар батлагдсан тэр гүн ухаанаа бид ач холбогдыг алдуулахгүй байх ёстой гэж би бол тэгж боддог. Би одоо өвөг дээд цаан тэр ухааныг шүтэн биширдэг. Гой өгнөд шүү дээ. Уул усны ойрон дээр ураг садны холон дээр яагаад хилцсэн? Нөгөө талаасаа тий олгоомж тогоон дотроо өөрийнхөө эхнэрийг өөрийнхөө нөхрийг онцгойлон түүний ижийн аавд нь түүний ахыг дүүст нь бүү муугаар яар. Ерөөсөө энэ зүйл бол урилга байхгүй юу? Манай гэр бүлийн дотоод амьдралын зөрчил рүү орж олно гэсэн урилгыг өгч байгаа. Тэгэхээр салтанд нөлөөлж байгаа зүйлсэд нөгөө худ ургуудын нөлөөл бас байгааг тэр сулгааны материалс харах боломж байгаа. Таны хүүхдийг ингээд гар хөлн дээр нь майжчлаа гэж бодъё л да. Зүгээр жишээ. Миний хүү майжуулж ирснээс ядаж майжсан дээр юм да гэж бодох магадгүй. Яг зөв нь хошигнол цаад агуулга нь юу хэлээд байна вэхээр ямар ч хүн цаг ямагт өөрийнхөө үр хүүхдийн талд л байдаг юм. Тэгэхээр эдгээр бүхий зүйлс биднэрт юу гэлж яах вэхээр гэр бүл мэдээж тодорхой хэмжээний асуудал байна. А энэ асуудал зөвхөн дотроо байх ёстой. Ямар сэнтэй машины урдлын суудлыг хадам ээжийн суудлаа гэдэг. Шок яриад байгаа. Хараад ээжийг минь яаж үзэхтэй гэсэн дуусан. Одоо хадам ээж гэл нэг тийм муугийн жишээ болгоод нэг шоколад ч юм уу тийм нэг юмнууд л явах юм. Тэр тэгээд одоо гэр бүл болох гэж байгаа залуучууд хэрэгтлгоонд нь суулгаад байгаа шүү. Яг зөв. Мэдээж одоо таны эхнэрийг, таны нөхрийг үдээ зэрэгтэй болгосон ачтай, тийм сайхан хүмүүс. Зөвхөн бид нар л өөрсдөө хувийн дотоод асуудал руугаа тий оруулж ирчээд харлуулад байгаа болохоос биш. Муу мухаар харах ёсгүй бид нар. Ийм ухаан байх л хэрэгтэй юм шиг. Байх хэрэгтэйгээр барах. Гэр бүлийн харилцаанд ийм хэвийн биш юм байна. Энийг эргэж хараач гэсэн ийм санаа баггүй. Ээж нар бид ч гэсэн энийгээ бодож хизээ юу даграх вэ? Ямар асуудалд өглөхгүй байх вэ? Бид үе яаж явж явах вэ гэдэгтэй холбогдсон асуудал байх. Та ер нь өөрөө зүгээр ямар дэглэм мэглэмтэй хүн бэ? Хоолны дэглэм, хөдөлгөөний энэ төр гэдэг юм ер нь танд байдгүй. Би яг өглөөний 15 минут гимнастик хийдэг юм. Тэгээ хоол явахтай дээр үеийн хоол, тачохонтойгоо хоол таардгүй тэр 2 дугаар хоол идэн би 1 дугаар хоол идэн гэх мэт л асуудал их байна. За. Гэр бүл гэхлээр гэр бүлийн гишүүн бүнд бүрт хамаатай болно. Тэгээ ялангуяа эмэгтэй хүний хувьд одоо цэвэршилтэй энэ үед нөгөө бас л нөгөө хань ижил үр хүүхдүүд нь ойлгож хамтдаа дамжуулах хэрэгтэй. Маш зөв. Өнөөдөр одоо амгаа хөгшин болоод муухай аштай боллоо. Энтергээд аргол бол залуу хүн сонирхоод явах тийм тохиолдолж байна шүү дээ. Дотоод шүүрлийн асар их өөрчлөлт гардаг. Тэгээ уур уцаартай болон даралт нь хөдлөн төр чинь янз бүрийн болж байгаа байхгүй. Үр хүүхдэн ч гэсэн энийг ойлгож яаж ээжийг нь тайван байлгах вэ, яаж баярлуулах вэ гэдэг юмыг бодож явах хэрэгтэй байхгүй. Цэвэршилтийн үеийг яаж давж тууснаас үлдсэн цааших хугацаа нь бас ямар байхад айгүй нөлөөлдөг гинэ. Биеийн эрүүл мэнд, сэтгэл санааны доктортой тайван амгалан байдал. Ерөнхийдөө цаашаага тэр хэмнэлийг бас тэр үе шийддэг гэж шүү. Шүүрлийн тэнцвэрийг барьж явах эмчилгээний ч болон дэмжлэгийн бас юмнууд хэрэгтэй байдаг байхгүй. Би энэнд нь яа дэмжлэг үзүүлэх үү гэдэг тэр л өнцгөөс нь харж ээжигээ хайрлаж дэмжих хэрэгтэй. Ахмад үе бид ч бас өөрийгөө яаж залах вэ, яах вэ гэдгээ бас бодож явах хэрэгтэй гэдэг. Ер нь эцгийн ачийг хариулна гэдэг чинь сэтгэлийн амар байлгах энэ үйлдэлийг л хийж явах хэрэгтэй. Гал голомт үндэсний хөдөлгөөн гэдэг энэ төрлийн бус байгууллага гэр бүлийн амьдрал тохиолдог асуудалгүйт хариу өгөхийг хичээж Монгол гэр бүлийн ширээний ном гэдэг энэ номыг манай гишүүд голдуу бүтээсэн. Монголын ард түмний гэр бүлийн боловсрал дэвшлүүлэхэд их хувь нэмэр оруулаасаа гэж шин сэтгэлээсэн хүсээд номоо танаа телевизэд бэлгэлчихье. За баярлалаа. Үнэхээр бидэнд гэр бүлийн талаар ээж аав нь цолигтой юм хэлж бид явдаг юм байна. Яг үнэ хэлэхэд одоо ингээд өр хөвгтэй харсан чинь хөгжлийн суур асуудал гэдгийг баг анхаарч ирсэн юм байна. Гэр бүл салалт, эсвэл хэврэгшилт, эсвэл хууралт эдгээр зүйлсийн ерөнхий нэг том шалтгааныг 80-20 хууль гэдэг зүйлээр тайлбарладаг байгаа. Хинж таны 100 хүслийг хангаж чадахгүй шүү дээ. Яг таны хажууд хамтдаа зургатаа үзээ сууж байгаа. Энэ хүн бол таны амьдралын 80%. Яг одоо эхнэр лүгөө харж байгаа, эсвэл нөхөр лүгөө харж байгаа. Миний хайртай 80% нь би чамдаа хайртай шүү гэдэг сайхан хэлээд үзээрэй. Тэгээ сайхан нээлтээрээ. Үнэхээр үнэ. Хайртай шүү гэдэг юм өсчих. Хайртай шүү.
юу өгөх вэ? Би энэ хүнийг яаж сайжруулах вэ? Энэ бол хайр шүү дээ. Яг л бидний ээж аав та биднэрт өгсөн шиг. Бидний ээж аав бидэнд хэрэгцээтэй бүх юмыг өгөөгүй байх. Гэхдээ бидний ээж аав бидэнд өөрт байгаа бүхнээ л зориулсан шиг. Тэр өнөөдөр гэрэлтэн дээр ч гэсэн та эхнэрийнхээ нөхрийнхөө өссөн бүх юмыг өгөхгүй байж магадгүй. Та бас авахгүй байж магадгүй. Гэхдээ таны хайртай дотны хүн байгаа бүхнээ л тань зориулж иж бас магадгүй. Тэг магадгүй чин сэтгэлээсээ хайртай эсхийг мэдэхгүй хийсэн сонголтууд бас хэврэг байх шүү. Эхнэр нөхөр хоёр харилцаагаа дасгалжуулах хэрэгтэй. Хэрвээ ийм зүйл байхгүй бол үнэхээр хайртай ч гэсэн тэ харилцаа хэврэгшдэг байгаа. Тийм учраас бодит зүйлс хэрэгтэй. Яг идрээ тэр дөнгөж үерхэл удаагүй байдсан чинь шүн анхны бороо орсон байхгүй. Тэг би бороонд айгүй дуртай гэд идрээд өмнө байхаа ярьж байгаад. Тэсэн чи идрээ шүн намайг сэрийгээд хайр хойло балкон дээр гарыг да чи хардаа гэлсэн. Тэгэл ингээл бороо шиг. тэг битхоёрын хойлоо ингээл алгаад тасаад зогсчихсан байхгүй шүн бороонд даарчлаа. Одоо бороо орохоор тэр мэдрэмжийг авдаг байхгүй. Тэг би тэгээ бороо орохлыг хайраа бороо орж ийн гэд мессеж ичдэг би. Эсвэл бол идрээ хөдөө мөдөө явчаа бороо орох хайраа энд бороо орж ийн гэд яг хаврын анхны бороо болгоно ингэж би эндээ хуваалцдаг. Энэ байгаа харилцаагаа та хөгжүүлээд тийм одоо харин бие биенээр дурлахад цагаа зориулах хэрэгтэй. Үргэлж ихэл гэж хэлэх гээд байна. Яг үнэ. Хурмын цагаан булааж өмссөн. Тэгэл ингээл нэг гоо ингээл хурмын ордны хаалга онгоол яг тэр юугаар ингээл халахаал тэр хүний ингээд уншиж байгаа нь чихэн сонсогдол нисээд байгаа ч юм шиг тийм мэдрэмж авахыг хүсэж исэн юм байна шүү. Одоо 6 сарын 28-нд бит хоёр хурмын ордны захиалга өгсөн. Ярихгүй мөн ярьчлаа да. Одоо тэр мэдрэмж бол хамгийн сайхан мэдрэмж байхаа. Одоо ингээд бид хоёр доглоод Тэнгэрийн заацыг тотгоогээ Тинүн талаа босгоо гэвэ Үрийн заяаг ялахаалганы үлзий утсан чи бид хоёроо Үрийн заяаг ялахаалганы Үлзий утсан чи бид хоёроо Альва газар ингээд яг хүмүүстэй уулзаад суухаар, онцгойлон бэрчүүтэйгээ уулзаад суухаар нэг юм нийтлэг үг гарддаг юм. Ингээд яриад суусан чинь ямар ч сайхан юм. Нэрэл найзууд дундах миний орон зайг хинч оролцож байна. Миний ажлын байрыг хинч амархан оролцож байна. Миний эхнэрийн дотор, миний охины, миний хүүгийн зүйтгэл доторх. Миний тэр орон зайг хинч дүүргэж чадахгүй юм байна штэ. Гэр бүл нэрээ ямар чухал юм бэ? Би өнөөдөр өндөр карьертэй явж болно. Гэхдээ намайг харлуулах амархан би унах үед тэнд найзууд биш. Миний эхнэр хүүхдүүд л миний үргэлж хажууд байдаг юм ямар чухал үнцэнтэй юм бэ гэж. Амьдрал ерөөсөө альвааг тэнцвүүлэх, альва зүйлийн дэнсийг барьж явах, тун хэмжээг тааруулж явах ухаан тийм үү? Амьдрах ухаан гэдэг. Хэм хэмжээгийн тааруулаад явж байгаа хүн л төвшин сайхан амьдраад ах шиг байна. Танаас юу шалтгаалж байна гэдэг тэр юм ухаарч тэр өөрийнх нь гүйцэтгэх оролцоо эергээр нөлөөлөх нөлөөг нь зөв үнэлж авч явсан тэр хүн бусдад аз жаргал өгнө, өөрөө сэтгэл амгалан аз жаргалтай амьдрах суур бий бол. одоо 30 гарцсан хоёр өөрхөн охины аав ээжүүд хариуцлага улам нэмэгдсэн байна уу хоёрт. Хундаан байдаг бол хундаан нь улам сайхан л одоо хамгийн сүүлийн үеийн тэр пудрдгоо технологи юм байна тий. Гэл ингээд улам л ингээд тортгол юм хүсэл байдаг. Төлөвшөлтийн талаар манай өвд эцсийн хэлсэн өгүүлбэр дээр ямар гоё өгүүлбэр байна. Зарим нэг дүү хүүхдүүдийг чи гэж дуудахад санаа зомор хөндлөжтэй байд юмаа гэж хэлж байгаа. Ямар гоё өгүүлбэр байна. Төлөвшөлт насаар хэмжигдэхгүй. Төлөвшөлт таны олж байгаа мөнгөөр хэмжигдэхгүй. Эхлээд бид нэр даруу байж аж бусдаа үгийг сонсоход суралцах хэрэгтэй гэж би боддог юм. Бусад хүмүүсээс та зөв зүйл тань суралцах хэрэгтэй. Энийг загсыг хайраагээ Инх голомтоо түүхээгивэ Ичээ соёлох гандуулганы Ихэрдөлн чи бид хоёроо Заримдаа ингээд голомд ингээд нэг хоёр хөөхөн өвөө юм аа тий. Ингээд гар гараасаа хөтөл. Амар хөөх харагддаг шүү дээ тий. Одоо мэдээж хоёр хөрх охинтой тэгэл
Өөр хүүхдүүдийн ингээл тойрлаас уцсан. Намбтай эмээгээр төсөөлдөг шүү дээ. Тийм. Жахаа нэг сахилгай баглага хаяа нэг өвгнөө ингээд яжиж мажлаад явуулдаг. Монгол үгэн дотор ижигээс ижил гэдэг нэг үг үлдсэн байна. Ханийн тухай. Ээж ямар үнцэнтэй вэ? Ээжээс илүү ижилдэд дассан гэдэг утга нь өөрөө их үнцнийг илэрхийлж байгаа шүү. Наад үгүй чинь би сонсоогүй юм. Би сурмаар үг байна. Баярлалаа. Чамаас суралцлаа.